Зохиолч Стенүү 100 дамнасан хайр 4-р бүлгийн 4-р хэсэг. Оюун өрөөнөөс зугтаж гармагц хулан чирсээр мод руу орохыг хичээнгүйлээ. Юу болоод байгааг ухаарах тэнхэлгүй мансуурсан хулан хэсэг гүйснээ сөхөрч унан огиод суучихав. Энэ бүхэнд өөрийгөө буруутгаж санаан зовсон оюун юун түрүүнд хулан хамгаалах ёстойгоо ойлгон модны ороод нуусан маягтай суулгачаад битгий дугааргаарай. Ингээд сууж бай. Би эргээд ирнэ. Араас нэхэхсдийн хөлийн чимээ улам ойртохыг анзаарсан оюун зүг буруулангүй. Тэр байна. Гүйцээрээ гэлцэн Баднамын хамгаалагчид араас нь хөөж эхэллээ. Хулан анзаараагүй санаа амарсан оюун хурдаа нэмэн зогтож өдгөн шигүү мод руу орсон ч үнэндээ тэнхлэн тасарч эцэж ядарчээ. Ах яагаад ирэхгүй байна? Жихүүн хүйтэн байсан болохоор даашинзнаас өөр хувцасгүй оюун даарч эхлэн дагчтал чичрэн эрүү ам нь өөрийн ирэхгүй хавшина. Хаашаа орчих вэ өмхий гिचий чинь? Харин энэ хавьяас холдоогүй дээ. Гэлцэн хоёр хамгаалагч тэр хавийг нэг бүрчлэн самнаж байв. Улам минь юу болох нь энэ вэ? Эвээ минь гэж маш их айд сандарсан дул гараараа тэмтрэн хулангийн гуй хасыг элбэж үзээд дотоочтойгоо байсанд сая санаа амран ашгүй дээ амжиж ирсэн байна. Алив гээд өргөн тэрж буцан гүйсээр дууяа дээр ирээд хулан олчихлоо. Ухаан санаа самуурчихсан байна. Чи эндээ асарч байгаарай. Гэснээ цамцаа тайлан хулан дүмрэгчхөөд би оюуг ирэхээр явлаа. Эргээд ирнэ гээд гүйж одов. Дүү минь ах нь очлоо. Дөлийн нүд чигтэн эргэн тойрон нь улам бүүдийн харан хулна. Тэрээр үе чимээ анирдан өөрийнхөө зэн сонгоор тэр зүгтэл байгаа гэж итгэн харанхуйд харлан бараантах өтгөн модтой төгөл рүү гүйж хүрлээ. Дөлийн хөлийн чимээг сонссон бололтой энэ байна гэх эрэгтэй хүний дуу гарч өдөөс нь чиглээд ирлээ. Ашгүй дээ олоогүй юм байна. Дөлийг ийм бодох зур өнөөхөр өмхий гिचий чинь зугтаж мухтаад яадаг. Төсхийх дуу гарan өнөөхөр дуалтан унснаа. Чи хэн бэ? Яаж байна? гэж чарлав. Модон дотроос дахин нэг хүн гарч ирээд хоёул элбэн дөл рүү дайрлаа. Гардан тулаанд том муугүй бололтой анман зодолтлоо. Гэхдээ дөлд тэдэнтэй удаан зуралдах хүсэл үнэндээ байсангүй. Хэд хэдэн удаа хүчтэй зохиолон говьсон ч оновчтой цохилдоор хариу ярин хоёр эрийг унгааж гарыг нь ард нь хүлчгээд дарагч нь хаана вэ? Оюун хаана вэ? гэж хашгиран хоёуланг нь ээлжлэн нүдлээ. Мэдхгүй. Бид олоогүй. Баднам дарга байрандаа үлдсэн. Зодхоо болил доо гэж хоёр эрг яолно. Гэнэт модонд ороос аха би энд байна гэх цангинсан дуу сонсдож оюун хар хурдаараа гүйж ирээд дөлийн ингэрт асчав. Миний дүү зүгээр үү? Бэртээгүй үсттэй. Ах нь оройтчихлоо. Химэн өглөн оюугийн биеийг тэмтэрч үзэн ашгүй зүгээр вэ? Эвээ минь гэж уяран хилээд дүүгээ инхрийлэн үнсжээ. Булангийн бие үнэхээр муу байгаа бололтой дагчтал чичрэн үе цагаан хөөсөр огно. Дууяа ихэд сандран найз минь тисэрээ ганах одоо хүрээдэрнэ. Аргад нь тайтгаруулах зур нуруу дарлан элбэж суудал санчир багш хоёр хүнтэй амьсгаадчихсан гүйж ирлээ. Та хоёр зүгээр үү? Оюун хаана байна? Би зүгээрээ харин хулан маань хорцсон бололтой юм гэснээ дууяа ихэр татан уйлжээ. Оюу тийшээ зүгтсэн туслаарай гэж хашгирлаа. Санчир багш хулан гөргөн тэврээд та хоёр араасгүй. Би эднийг байранд нь хүргэе гэлээ. Санчрын араас догонцон алхах дууяа зогсолтгүй урсах нулимсан арчин огтуд маань зүгээр үү? Чимгээ ягаавал гэхэд санчир аварч амтсан. Тэдний хинэнч бузар хүслээ биелүүлж чадаагүй. Чи одоо тайвшир. Алив яваад байгаарай гээд бараг шогшох шахам алхасаар байрандаа хүрчээ. Гарандаа хүн чарх авсан долгор огтыг аварч дуусмагц
Хоёр ажилтан дагуулan дөлийг хайхаар мод руу явлаа. Ашгүй дөл оюун хоёр зүгээр байв. Энэ хоёр навшиг хаяад явж чадсангүй. Цаагуур чинь бүх зүйл зүгээр үү гэж дөлийг асуухад долгоор Батнамаас бусдыг нь бүгдийг нь барьсан. Охидод бүгд зүгээр. Тэднийг ярилцаж дуустал санчрын явуулсан хоёр ажилтан ч хурж ирлээ. Мөрнийхөө шархан дэмзэглэн үл мэдэгхэн ёолох долгоор та дөрөв энэ хоёрыг аваад яв. Бусадтай нийлүүлээд хорж бай. Ган эрдэн бид хоёр Батнамын араас явлаа. Гэхэд дөл чи шархацсан байна. Хурдан эмчэд үзүүлээ. Би Батнамыг хөөе. Машин бэлэн байгаа. Гэд хариуж хүлээлгүй гүйж одлоо. Гана ядаж санчрыг дагуулад яваач гэж долгор орилсон боловч дөл харанхуйд уусан алга болжээ. Ахан дахиад л яваадаг. Гэхдээ өөрийг нь бас буланг оролдож биеинд нь ирээ зэргүй хүрсэн өнөөх хөгшин эрийг барихаар. Оюугийн сэтгэл хөнгөрөн ахаараа бахархсан ч жоохон айц дурна. Хулан юу болсон бол би энэ зүгээр байдаг байгаа та. Тэрээр нойрны юм дуршил өдөөгч тунгийн талаар хуланд анхааруулж хэлээгүй дээ өөрийгөө буруутгана. Долгор ихчээ явъя хулан дээр очие гэд урд орон хурдан алхлаа. Эмзэг эрэхтэн төмсөг дээрээ хүчтэй өшгөлүүлж орхисон Батнам уур бухимдлаа барьж ядан хоёр хамгаалагчаа зандран хурдан яваад хоёр өлөгчин бариад ир. Түргэл гэж хашгичав. Гэвч тэд мөд ирсэнгүй тагчиг болчихлоо. Хүчтэй тун уучгсан болохоор хамаг бие нь халуун шадан зүрх нь хүчтэйе цохилон эрэхтэн нь мод болтлоо хадууран зандарчээ. Навш юма өмхий өлөгчин чинь төмсөг бэцэлцэх шахлаа. Гэтэл хаа нэгтээ пит пат хийх чимээ гарan хүмүүс ялах сонстов. Энэ юун чимээ? Арай. Угийн хар ихтэй муу санаатай Батнам болгоомжилж эхэллээ. Сумыг орсон байрны тэнд ямар нэгэн сэжигтэй зүйл болоод байна да. Гэтэл яг тэндээс өөрийг нь чиглэн нэгэн хүн хор хурдаараа алхасаар ирж явна. Золтой л баригдчихсангүй. Сум яв навш урвчихжээ. Өнөө хүн цонхоор гар бололтой мод руу гүйх хөнгөн хөлний чимээ тун удалгүй сонсдгоо болчихов. Чимээ аниргүй оргиод нэг л санав. Тэрээр цүнхээ ухан дуршил буруулагч юм залглаад ус даруулан уулаа. Илчлэгдчихлээ гэж үү? Зугтъя. Батнам харанхуй дундуур сэм гүйсээр машиндаа хурч асааж хаад машины хаалга хүртэл гэрлгүй зөөлөн гэлдэрч тэнд хүрмэгц гэрлийн асаан хаац нэмэн давхилаа. Хортой улаан буудаа аль хэдийн гурлийн үйлдвэрлэл ачигдсан байх ёстой. Ингээд хордоод үгцгээ гэж бодон ярвахад нүд нь аимшигтай гялалзах тул яг л галзуурсан хүн аятай харагдаж байна. Дарсанд хойсон нойрны юм сэрэл өдөөгч тунг хулан чимгээ навчаа гурвал уусан байна. Маш их айж цочирдсан гурван охиныг аварч амжсан ч биеийн сайнгүй байсан тул аймаг руу яаралтай явуулжээ. Нууц ажилтнууд нутгийн цагдан сэргийлэхийнхэнтэй хамтран өргөн хүрээтэй баримтчилгаа явуулж хэрэгт холбоотой хүн бүрийг тэр бүхэл бүдүүн хар балган хамар аригчаа тэргүүтээ нутгийн хулгайнуудаас нэгийг нь жүлдээлгүй барьж хорин шалгаж эхэлжээ. Долгор хэдийгээр худганы шархтайж хоёр ажилтны хамт Батнамын мөрдөж яваа дөлийн араас сураг ажиг тавин аймаг алгасан явсаар Дорнод аймгийн төв дээр уулзалдав. Дөл ихэд гайхан чи чинь хүн шархтай байж юу хийж яваан бэ? Эмнэлэгт үзүүлсэн дээргүй юу? Явъя, эмч дээр очие. Гэхэд долгоор миний бие зүгээрээ өнгө зүссэн байна лээ. Гол нь даалгавраа биелүүлэх шүү дээ. Батнамыг хаанаас яаж барих вэ? Тэр л чухал гэлээ. Энд л байгаа. Би цагдаа нарт мэдэгдээд байх магадлалтай 2-3 газар хяналт тогтоочихсон байгаа. Нэгэнт та хэд ирсэн юм чинь ороод жаахан нойр аваадах юм. Бараг 48 цаг унтсангүй. Гээд дотгош оров. Долгоор хоёр ажилтнынхаа хамтаар шүндэл болтол тандалт хийгээд олигтой үр дүнд хүрсэнгүй. Эцэж ядаран байрандаа ирлээ. Шархан хүндүрлэн өвдөж
Янгинаад байсан тул боолтыг нь задалж цэвэрлэхээс аргагүй болжээ. Тэрээр дөлийн өрөөнд ороод амарч чадвуу. Бид нар олигтой мэдээлэл олж чадсангүй. Яах вэ гэхэд дөл ёстой нам унтч та хэд амар би жижирлээ гэснээ долгорыг их л нухацтай харснаа. Царай чинь яасан цогхохгор бах юм. Шарах чинь зүгээр үү гэв. Долгор Ярвасхийн шархныхаа болтыг солимоор байна. Чи туслах юм уу? Угаалган өрөөнд долгор цамцаа тайлан хөхөвчтэйгөө үлдээд зүгээр эцтэй гэд инээснээ. Энэ ариутгагч арчаад дараа нь самсаагаар боочих. Тэгээд л болоо. Эмчид үзүүлсэн дээргүй юу? Их гүн шарах байнда. Бохирдчих үе дээ. Төрхөн гойлог биетэй долгороос яаж ийм их хүч төвчээр гарна? Дөл бүсгүйг тэврэн ингэртээ нагаад тэсэлгүй үнсчихв. Долгор энийг хүлээж байсан нь мэдээж биз. Өөдөөс нь тосон зүтгэхэд дөл хөхөвчнийхэн тээгийг молтлаад жижигхэн хөхийг нь шуугтан үнсэнгээ гараа доошлуулан өмдийг нь тайлж эхлэв. Хоромхон зурын дотор хоёул нүцгэрчээ. Үнсэлсэн чигээрээ өрөөнөөс гарan орлуу зүтгэн хоёр биенээ тас тэврэн унаад өгөв. 4-р хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4-р бүлгийн 5-р хэсэг. Намунтаж оргисон долгорыг сэрэхэд нар аль хэдийнэ дээр хөөрч өдөр түнд болсон байв. Шөнийн цэнгэлийн уулмөр энэ яс хөндүүрлэн өвдөнө. Тэрээр жаргалтаяа инээмсгэлсэн ч царай нь бараан шүүрс алдлаа. Түл хизээч минийх болохгүй. Гашуун боловч гарцаагүй үнэнтэй эвлэрхээс өөр яалтай билээ дээ. Чигтэж эхэлсэн нүдэ арчаад ухсгийн босоо шүршүрд орчход том толны өмнө өөрийгөө толдон хэсэг зогсов. Махмира муутай туранхай годгор бүсгүй өөдөөс нь гунигтаяа ширтэнэ. Жаахан миралч хамсан. Тэрээр доороо эргэлдэн бие хаагааг хэсэг ажив. Эрчүү том хөх өвдгөн дуртай байдаг гэсэн. Гэтэл надад аль нь чалга. Ийм хүнийг хэн тоох вүлээ дээ? Элдвийг удан санаа ширт суутал өрөөний хаалгыг хэн нэгэн пижгэнтэл нүдлээ. Хинбэ? Би байна. Ажилтныхаа дууг таниуц хаалгаа нээгээд юу болов гэж асуухад цаадах найглан Батнамын байгаа газрыг олсон. Таныг дуудаж байна гэв. Долгор яаран очиход Батнамыг аль хэдийн барьж хаж. Дөл өөдөөс нь хурж ирээд энэ хүртэл зүгтаачаад ямар ч эсэргүүцэлгүй буугаад өгчлөө. Сонин юм гэхэд долгор гарах гарцгүй гэдгийг ойлгоод тэр үсттэй. Ямар тач даалгавар маань амжилттай байлээ. Одоо буцсан да. Долгор сэтгүүл хангалуун инээмсэглээд чи шинэ хүн гэхэд үнэхээр мундаг байна шүү. Дарга чамайг яагаад сонгосон учрыг одоо л ойлголоо. Мундаг гэд тун сэтгэл хангалуун инээмсэглэв. Харцнаас нь тэр аяараа хайр гэрэлтэнэ. Ийм харц ямар учиртайг сайн мэдэх дөл дайлдчин дууга хураа зогсдол дэд хурандаа сангид орж төвхөлцөн алхасаар хурж ирээд хоёулантай нь гар баримагц. Манай хоёр тунсан байлаа. Том хэргийн ард амархан гарч чадлаа шүү. Баяр хүргэе гэв. Дөл нэлийн бодлогоширч зогсноо. Дарга ингэж өчнөө цаг алдаж дээр нь оюутнуудыг эрсдэлд оруулан ер нь шуудхан баривчилж болоогүй юм уу гэв. Сангид орж тас инээн мөрөн дээр нөхөрсөөр алгацснаа. Чиний хэлдэг зөвөө зөв. Гэхдээ тэрээр царайгаа төв болгон тун нухацтайгаар эрт хөдөлсөн бол Батнамыг унгаж чадахгүй байсан. Нотлох баримт хангалтгүй учраас тэр шүү дээ. Тэгээд ч Батнамын дээр өөр хинж байгаа юм билээ. Одоогоор тааваршгүй. Удирдан чиглүүлдэг толгойлогч маягийн хүн байж л таараа. Тийм болохоор бидний ажил дуусаагүй л гэсэн үг. Ингээд ойлгочих гэжээ. Ургац хураалтын ажил үндсэндээ дуусав. Оюунаг гих сэтгэл нь замблыг яаруулавч дөлдамлсан болохоор оюуг хамгаалах аядан баригатын ойрын тээвэр эргүүлэн цаг нөхцөөж байтал ашгүй дөл иржээ.
Оюу Замбал хоёр бөөн баяр болон угтаж манигурав кабинда сууцгаан сонин хачнаа хуваалцлаа. Дүүгийнхээ үлэлэг гундсан ч хөгжилтэй сэргэлийн хിവэр байгааг анзаарсан тул сэтгэл хангалуун инээд алдаад та хоёр надад тун их хэрэг боллоо шүү. Дарга нар сайшаа гад л байна лээ. Замблыг хотод уулзвал гэсэн. Чи өөрөө шийднэ. Би ихэд хоногийн чөлөө авсан. Дүүгээ аавтаа уулзуулчихад дараа нээж рүү явна да. Гэхэд оюу уулгаалдан ахыгаа тэрврээд ямар гоё юм бэ? Бүгдээрээ халуун амбүлээрээ эргэж нийлхэн гээд баярын нулимс туслуулав. Ажиллагаанд оролцсон оюутнуудад 7 хоногийн чөлөө олгосон нь бөөн завшаан болж тэр оройдоо дөл дүүгээ дагуулan боцож Замбалч яаран догдолсон нь тодорхой. Баярлаж хөөрсөн оюу үе ах руугаа мишэлцэн инээмсэглэж сэтгэл нь ихэд догдлон байн дуу аялах оюу нэгдүгээр бригад руу дөхмөгц гэнэт нэгийг санав бололтой. Аха та бригадын төв дээр тур зогсоод өгөөч. Хүнтэй хайлтуул затгая гэлээ. Машинаас буун гүйж отсон оюу удсан жүгүй өндөр туранхай охинтой цуг томчмдаа дааж адан дамжилчихсан ирсэн нь дууя байв. Тэшиг нь ачаан дээр даруулсан хойн Замбал дөө миний кабин суучихгүй да. Замдаа хантай амар боллоо. Гэхэд дууя эрс сонссон дөр үзүүлэн дөлийн машинд суучихв. Замбал нүд ирмснээ. Дөлөө. Дүү чин чамд гэснээ. Жингэнтэл инээгээд найз охин дагуулад ирж байгаа юм биш үү? Гэлээ. Дөл түүн рүү муухай харан их л ундуудсан янзтай. За юу гэж дээ. Ажиллагаанд оролцсон охин л байна. Дандаа өөр шиг юм бодох юм гээд машиндаа суучихв. Өө чи би яасан гэж надад одоо оюунагаас өөр хүн байхгүй шүү гэж сандран бовтнах Замбал уртаар санаа алдаад огт хүүхний тэнгэртэй золиг шүү. Аргачгүй юм да. Ийм сайхан бас сайн хүнийг эм хүстэн болгон хүсэлгүй ч яхав дээ гэж бовтносаар машиндаа суужээ. Хүү охин хоёроо гинэт ороод ирсэнд итгэж өгөхгүй хэсэг алмаарсан гал хүү уулгаалдан орилсоор тэрэн авав. Үр минь охин минь ямар том болоо вэ? Химэн өглөн нүүр нүдгүү өнсөж оюуч нулимс үерлүүлэн аваа охин нь ирлээ. Аваа гэсээр ингэрт нь алдан уйлж эхлэв. Сэтгэл догдлуулсан мөч удаан уулзалтаагүй эцэг үрийн баяр хөөр. Тайтгарч тайвширсны дараа гал хөөрүүгээ нүдээ том болгон харснаа. Чи чинь юу болчихов? Наа цахалч нэ. Орос оронд ингэх дүрмтэй юм уу? Гэж жоохон зэмлэх маягтай болоод ирэв. Дөл оюу хоёр илгээ хөштөл инээснээ. Аваа би сургуульд яваагүй гээд бүх хүчир байдлаа сайтар ярьж өгөөд аваа. Гэхдээ энэ асуудал нууц шүү. Хүүн дур мэдээд ч гэх юм уу. Гэхдээ дарга зөвшөөрсөн л дөө. Магадгүй таныг ямар хүн гэдгийг судлаад л тэр бах. Хүүн одоо 20 настай дөл биш. 30 настай ган эрдэнэ шүү дээ. Ойлгов уу гэлээ. Галхүүгийн царайнд гэгээ татан инээмсэглээд эрт хэлэхгүй дээ. Аав нь бүр гайхлаа. За одоо хоол хий. Та хоёр минь тугалж бай. Гэхэд оюу угсгийн босоод аваа. Охины хичгнээ. Та хоёр хууч хөрч бай. Ямар хоол хийхв гэлээ. Тэндээс дөл сайхан мах идэх юмсан. Аав мах бий юу? Оюу галтгоон түжигнэн мах чанах зур галхүү шилэм задлан хүүдээ хундаглаад миний хөө төр тэрэгтэй мундаг хүн болж одоо аавынхаа дэргэд 3 хундаг тогтоож болно. Бас сахал тавьсан нь чамаагүй гээд хоёул инээлтэнд дөл хурам сахлаа хуулан халааслаад би өрн хэр хувирсан байна. Та тань уу гэхэд галхуу хундгаа ширээн дээр тавиад бусд нь юу юм гэхээс аав нь хүүгээ яаж хувирсан ч тань л та. Гэхдээ төрийн нууц юм чинь таниагүй л дүр эсгэж явъя гээд хүд инээлээ. Аваа хүүн 7 хоногийн чөлөө авсан. Оюуч адилхан. Гуруулаа ээж дээр очиод ирье. Юутаач уулзъя.
Гэхэд галхуу хундгандаа арх дүргэн хүнтэрж орхиод аав нь ч дэмээ бидтэй. Миний хүүхдүүд очиод уулзчих. Ёрн цаашдаа чи ээжигээ эргэж тойрч аваарай да. Аав нь яхав болно. Галхуугийн нүдэнд нулимс гэлтгнах шиг болсноо хүүгээсээ санаа зовсон уу яасан буруу харан сэм арьцснаа. Гэхэд чи улантайгаа уулзсан уу? Хөөрхий минь хэлмэгдэх төгсөн шүү дээ. Би чамд зөндөөн захиа битсэн. Гэтэл очоогүй юм шүү дээ. Гэхэд улан тохиолдсон бүх зүйлийг ярьж өглөө. Эвээ минь ийм учиртай байж шүү дээ. Гэтэл би нүүр уруулаад. Тэгвэл өөрийгөө зөвхөн ийм бодох зураа. Би сайн ойлгоогүй явжтэй аваа. Гэхдээ надад хулан тохиолдсон шиг юм болвол би гэр бүлээж хайр сэтгэлээж хамгаалах байсан. Даанч. Цогчи. Галхуу хүүгээ зандран үгийг нь таслаад чи эр хүн илүү ууж уваад хулан ахыгаа хамгаалж өөрийгөө золиослсон байна. Оюучаг адилхан тэгхэл байсан. Хүмүн ухаантай бай. Энэ хорвоод сайхан хайр байдгийм. Олдвол бүү алдаарай гэж хэнчвэлээ нэг том хүн хэлсэн байдгийн. Олон юм бодож эргэж бодлолгүй маргааш хулантайгаа уулз дагуулаад ир ойлгов уу гэлээ. Галтгооны өрөөнөөс тавг дүүрэн чансан мах барин орж ирсэн оюу. Хоол бэлэн шүү. Али гэсээр ширээн дэрхийг зайчлан бэлдэв. Гэхдээ яагаад хангай ах сов дагч хоёр хулан зөвшөөрвөө. Дүүгээ тийм байдалд оруулах тийм хүмүүс байсан гэж үү? Ядаж надад хэл тулгаж болно доо. Хэмээн эргэлзээтэй бодолд автсан ч дул хулантайгаа уулзна гэж эргэлзэлгүй шийджээ. Дүүдээ тохиолдсон явдлыг сонссон хангай тэр даруй булан Улаанбаатар хот руу авч ирэн Совдагийн эмнэлэгт твтүүлж хэдэн хоног эмчлүүлжээ. Булангийн бие гэхээс илүүтэй сэтгэл санаа нь асар ихэд хямарсан байв. Тэрээр ахындаа ирсэн хойноо бодолд автаж шаналхаас өөрөөр байж чадсангүй. Зүрх сэтгэлд нь анхны хайр дөлөл бодогдно. Гэвч түүнийг гомдоосон. Тунжиг шалахгүй асуудлаас борж дөлийнхөө зүрх сэтгэлийг дэвсэлж орхисон. Яг үннээр нь хэлбэл амиа ботсон гэсэн үг. Ийм хүн яаж тийм сайхан хүний хайрыг хүртэх хэрэгтэй вүлээ дээ. Шүн нойронч хүрэхгүй дээрээ нортол уйлж үүр цайлгана. Би яагаад ийм тэнэг алхам хийсэн юм бэ? Яагаад тэмцэлгүй буугаад өгчв? Ийм л бодол толгойд нь эргэлдэнэ. Түүний ганцхан зүйл тайлгаруулдаг нь өдрөөс өдөрт улам өхөөрдөм хөөхөн болж дэгдэн дэрвэх цог цэцэг дүүн байлаа. Ахыгаа гэхээс илүүтэй энэ жаахан амьтны хувь заяа тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн шүү дээ. Дөлтөөгөө уулзах юмсан. Бүхнийг хэлээд ханхар зэжинт нь тэврүүлж эрхлэн жаргах юмсан. Гэвч боломжгүй. Дөл хаан чим холын холд сурч яваа. Дотн найз оюуч хэлэхгүй байсан. Түүнийг үзэн ятдаг. Булан ийм л юм бодож өдрийг өнгөрөөн жижигхэн өрөөнд бачууран суудаг байв. Тэр өдөр ухаан орохдоо урагцсан дайшинцных нь гадуур эрэгтэй хүний нимгэн цамц өмсчихсэн байснаа мэдээд ихэд гайхсан ч энэ хүн л намайг аварчтэй гэж бодон нандинан хадгалж цэмбитэл угаахта халааснаас нь дугаар баазын жолооч сарнын ган эрдэнэ гэсэн үнэмлэх болоод ихэд олзуурхан намайг хоёр туудаага аварчтэй нүдэнд дулаахан сайн ах уулзахаараа баярлснаа илэрхийлж цамцыг нь өгнө гэж боддог. Харин хамт хэвдэж байсан навчаа тээс өөр зүйл яран Санчир багш үнэхээр зоригтой. Бид хэдийг бүгдийг нь аварсан. Ёстой мундаг гэхэд багшийн дээдийн чимгээ танай ангийн багш юм уу? Ёо надад ийм сайн багш заяасан ч болоосай. Би сурах гэж ирчээд 2 ч удаа хүчирхийлүүлэх төглөө гэж бовтнон нулимс мэлмрүүлдэг байв. Навчаа инээд алтан манай шинэ багш юм а. Даанч хуланд сайн. Тэр өдөр гар дээрээ тэрчгсэн гүйж ирээд л хулаан сэрээрээ
бүх юм сайхан болно гэдэл сандраад байсныг нь санаж байна гэжээ. Нээрээ санчрагш мундаг шүү. Залуухан царайлаг бас ирч хүчтэй. Хулан энэ мэт бодолд эергдэн 2-3 хонсны дараа сэтгэл нь жаахан чадгаа сэргэн хичээлдээ явжээ. Үйл айлаг турж улам гойлог зэгзэр болсон түүнийг оюутан залуус нууцхан нүд болондан харж зарим нь мэдэн зөрнө. Гэхдээ хуланд энэ мэдэн даанч сонирн биш. Навчаач хичээлдээ ирсэн байж тааран өөдөөс нь инээ далдан гүйж ирээд "Хүүе, сайн уу? Би зүгээр үү? Өнөөдөр хичээл орохгүй юм шиг байна. Урагцайхан ирж дуусаагүй." Хуланч сэтгэл сэргэн "Дууяа юу болсон бэ? Ирсэн үү?" "Ирсэн. Гэхдээ чөлөөгөр шагнуулсан. Чи бид хоёрт бас өгсөн?" "Яагаад?" Навчаа ийш тийшээ сэрэмжлэнгүй харснаа хулан занган бүхээлгөөд "Тэд чинь муу хүмүүс байсан гинэ. Тэр өдөр багшийн дэдийн нэг охин сануулад байсан да. Дар сууж болохгүйгээд би бас чи бид хоёр чимгээ бид гурвал уучсан юм шүү дээ. Яаж мэдхий?" гэлээ. Улан бүр гайхаж хоцрон "Юу? Тэр дарсыг тэгхээр мэдэж байсан гэсэн үг үү?" "Тийм юм бэ лээ. Илүү тодорхой тайлбарлаж ойлгуулсан бол би бас чи юу гэж ухавдээ. Тийш очих ч үгүй байсан. Оюу мэдсэн атлаа. Надад сануулаагүй юм байна. Яагаад тэр вэ?" Хулан гомрохож эхлэв. Гэхдээ хүлээн авалтан дээр ирмээд байсан да. Хожууч гэсэн. Хулан өөрийнхөө биш оюугийн зөв гэдгийг ойлгон санаа алдаж зогсдол жижүүр багш төгсж ирснээ. Эмчилгээний нэгийн хулан гэж чи билв. Гадаа найз залуучин дуудаж байна. Гэхэн тэрэ. 5 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4 дугаар бүлгийн 6 дугаар хэсэг. Хотын төвөн нэгэн ресторанд энгийн хувцастай 3 эр хоол идэнгээ их л чухал зүйл ярилцсан суув. Буурал үсээ элбэн хүлээ ачин бодлогошронгүй суух сайд өмнөх хундгаа өргөөд юуны өмнө амгалан генерал цол хүртэж тушаал дэвшсэнд бас санги доржийг хурандаа цолтой болсонд баяр хүргэж энэ хундгийг тогтооё гэд тулган ууцгаав. Амгалан генерал инээмсэглэн "Баярлалаа сайдаа. Одоо ч ажил оволцож эхлэн дээ. Энэ би минь дээлдэг байгаа да" гэлээ. "Чи чинь надаас бараг 5 дүү шүү дээ. Сангиж ялгаагүй. Тэгэхээр ажиллаад байж дээ." Сайдын чухам юу хэлэх гээд байгааг сайн ойлгосон нөгөө хоёрч толгой дохин "Тэгэлгүй яхав. Улс орныхоо төлөө тангараг өргөсөн хүмүүс шүү дээ" гэцгээв. Сайд их л нухацтай ширтэн "Улс төрийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Дэвшилтэд үзэлтэй залуус хурал цуглаан хийцгэн. Энэ бүхнийг далимдуулаад гадны суугуул тагнуулууд өндөлзөн. Ичээнээсээ гарч магадгүй юм. Тэднээс л болгоомжлох ёстой юм" гэхэд санги сүрэн хурандаа "Тэмээ сайдаа. Батнэмийн сүлбэтнүүд эсвэл өөр тагнуулууд ч олон байгаа. Тэгэхээр тэдэнд л анхаарлаа хандуулж ажиллана да. Дорнодоос мэдээлэл ирсэн. Шалгуулахаар хүн явуулна. Харин хэнийг?" Амгалан түүний үгийг гар занган тастаад "Уучлаарай санга. Надад нэг санал байна. Энэ ажиллагаанд дөл яг тохирно. Тээврийн жолоочийн дүрээр явах нь сэжиггүй амар юм байлаа. Ингэж хийдэй" гэлээ. Сайд ч дэмжиж буй бололтой толгой догсноо. "Цаатахаа хэд хоног сайн амраагаад тэгээд явуулна биз. Бас ар гэрт нь анхаарал хандуулаарай. Дөл одооч цаашдаж энэ улсад их хэрэг болно." Ингэж хэлчихэд сайд өндийн босоод цонхон тушаа зогсон гадагш харж байснаа уртаар санаа алдан "Санга, чи залуу хүүхдийг өөр шигэ болгочихв да. Үерхдэг барьдаг охид бүсгүүчүүд байвал цаатахаа аль болох олон уулзуулж бай" гэд инээлээ. Сангидорч дагаж инээснээ "Тэр үнэ. Би ч нууцаадчтан болчихоод л мундаг дүрэсгэн охтуудаас зүхтаасаар байгаад ганцаараа насыг барсан. Одоо бодох нь гэмүн
Хинхэг байж дээ. Тийм болохоор дөлийг сайн мэддгээрээ амгалан генерал хариуцна зэ гэв. Амгалан генералч тэднийг дагаж баахан инээснэ. Надад нэг бодол байгаа. Та хоёр санаа амарвэ гэжээ. Өглөөрд боссон дөл тэр дараа хувцлаад хулантай уулзахаар шийдэн ангаахын дэд рүү гүйж хүрв. Өөрийгөө илчиж болохгүй учраас хиймэл сахалнаан борогдуухан хувцас өмсжээ. Сургуулийн гадна зөндөө олон оюутнууд байх хагаад чухам хаанаас хинээс асуухаа олж ядан хэсэг харуултан суулаа. Эмчилгээний 1-р факультет гэсэн санагдана. Аль байр юм бол доо? Жоохон муухан хувцастай болоод ч тэрөө зөрөн өнгөрөхсөд хамар амаа шантайлган ярвацгаах тул сүүлдээ санаан зовнон оюуг дагуулж ирдэг байж. Ийм цэвэр цэмцгэр газар арай л муу хувцастай ирчихэж явдгийн билүү хэмээн аманда бовтон суудал танил хүний алхаа харагдлаа. Санчир энд ямар ажиллаар гэнэт хулан санчир хоёрыг учиртай гэж ярьж байсныг сонссноо санан царай нь бараан зүрхэн шимширхш болж тэр бодлыг нь батлах мэд хулан гарч ирснээ санчиртай их л дотн уулзан инээ далдан ярилцаж харагдав. Бас навчаа гих намхан охин байх хагаад биднийг аварсан баатар шүү дээ. Санчир багш хулан хоёр үнэхээр гой хос болох нэ. Атаархмаар гэж чанга ярина. Дөл бүр гутарч гүйцлээ. Нэг мэдхэд тэр босоод гүйчихсэн сургуулиас холдож явах нь тэрэ. Учрах хувгүй байлгүй дээ. Санчир яагаад ингэж чөлөөтэй явж байгаа юм бол? Гэтэл би гим хийсэн хүн аятай. Бодолд автчихсан явах дөл өвдөөс ирсэн хүнийг анзааралгүй мөргөж тортой юмыг нь асхан буу юм болов. Игчээ уучлаарай би анзаарсангүй. Яадаг хүүхэд вэ? Замаа харахгүй согтуу юм уу? Нэрээ арх уудаг юм болов. Ингээд замбал хаа яваа юм бол? Гэнэт араас нь гана хаа гэх час хийсэн хоолой цангинав. Дууяа дэгдэж ирээд та сургуулаараа юу? Яах гэж би таныг ирж авлаа. Ашгүй энд таарчлаа. Энэ гэснээ тортой зүйл сарвайн. Таны хөрмийг аваад ирсэн. Бас холонд нөмргсөн цамц тань байгаа. Оо ашгүй. Халаасанд нь миний үнэмлэх байгаа биз? Үгүй байгаагүй. Олон ч юм хэлээгүй дээ. За. Нэг газар хайж дээ. Танай хичээл орохгүй байгаа мó? Чи яаж? Жигдрэг үлэн. Бидэнд чөлөө өгсөн шүү дээ. Амархаар шидэ юу? Бусад чинь. Санчир багш хоолнд оруулна гэд тэд дагаад явсан. Би багшийн дэд орж оюутаа уулзъя гэж бодоод ашгүй тантай таарчлаа. Хоёулаа хоолнд орох уу? Би дай. Дөл хувцснаасаа санаа зовон яах юм бэ? Ийм муухай хувцтай. Дууя хушуугаа унжуулан ганаахаа тэгэлдээ эсвэл манад оръё. Би танд гарын хоолой хийж өгье. Охины гин томоогүй харц хөөхөн царай гойлог турхан бий. Гэртээ ганцаараа байгааг мэдсэн ч уйггүй шалалт гуйлтанд нь аргагүйдан за би орой хөдөө явах болохоор хоол идчихээд л гарыг гэд дуугийг даган алхлаа. Булан навчаа хоёрыг гарахад санчир инээмсэглэн зогсож байв. Жижүүр агш андуурчтэй гэж бодсон хуланд өгч очоод багшаа сайн уу? Та ажилдаа орж байгаа мó? Гэхэд навчаа түүнийг нудран биднийг аварсан хүн штэ хараа дотно гэж шивнэлээ. Санчир багшид ойртон гар барихад цаадах нь ихэд дотнчлан бараг л тэврэг шахан өөрлүүгээ татан чиний би зүгээр үү? Би бүр санаа зовоод тэссэнгүй ирлээ гэв. Булан ичингэрэн бид зүгээрээ. Ахыг ч хоёр маань л жаахан сандарсан байна лээ. За би харьлаа. Хичээлээ бэлтэх ёстой. Санчир түүний гараас адхан багш нь өөр газар ажиллахаар болсон. Тэгээд та хэстэй хоолнд орох гээд татгалзахгүй байгаа үстэй. Булан эргэлзэн навчаа түүнийг нудран гайхаж зогсдол дууя хурж ирээд хоолнд орох болсныг сонсмогц. Та хоёр санчир багштай орчхоо
Би ганаа хахад ховцыг нь өгөх санаатай хааж явна. Улаан чамд самцсан байгаа үсттэй. Найз нь хүргээд өгчгээ. Хаанаас олох гэж? Сая би аж ахуйгаас дайгдаж ирсэн штэ. Авто бааз дээр л байгааз. Хөдөө явчихаас өмнө гэжгээд хариуж хүлээлгүй гүн оджээ. Би ч гэсэн уулзаж баярлнаа хэлэх ёстой юмсан. Дараа болохоос гэж амандаа шивнэн үлдсэн хулан сэм нудрах навчаа. За явъя. Дуя уулзаа чиний талархлыг дамжуулна биз. Явъя гэж шавтуулав. Хоолнд орж нэлээд удаан суусны дараа навчаа гинэтгэн цагаа харснаа. Багшаа би чухал ажилтайгаа мартаж орхиж ингээд явлаа шүү. Та хулан дөхүүлээд өгчгөрөө гэчгээд хүү игих завдалгүй гараад явчихжээ. Хулан гिचж сандарсныг анзаарсан Санчир танай хаанав? Эндээс хол уу? Холгүй. Төмөр замд би алхачихнаа. Та дөхүүлсний хэрэггүй. Өө, нэг зүгт юм байна. 4 зам хүрдэл ханинд алхая тэхүү гэхэд хулан юу ч хэлж чадсангүй. Хуланд дурлцсан болохоор Санчирч бие бариад өддөө юм ярьж эс чадан дууга хуран алхаж байв. Би удахгүй хөдөө явна. Мөд ирэхгүй бах. Та хөдөө багшлах юм уу? Бараг л. Тэд алхасаар баруун дөрвөн замын ойролцоо ирлээ. Уланд ороо зогсоод би эндээс явчихъя. Танд баярлаа гэхэд Санчир нүрээ улалзуулан ганц би байгаагүй шүү дээ. Бүгд л тусалсан. Улаан би чамд нөгөө загтал бичиж болох уу гэж бараг шивнэг шахуу асуув. Юуны тухай бичих гэж? Юу ч яхав дээ. Хөдөөх уйдах болохоор л би үнэндээ чамд сайн болчихч. Чи зүгээр болгоорой. Багшаа та юу ярина вэ? Надад хайртай хүн би. Тэгээд ч би нөхөртэй хүн гэчгээд дахиж юм хэлсэнгүй тэр чигээрээ алхаад явчихав. Санчир балмагдан сандарсан ч урам хугарсангүй хэлэхгүйгээ хэлж чадсандаа нилээн урамшин цөхрөхгүй эргүүлэхэр шийдсэн хэвээр үлджээ. Булангийн нөхөртөө гиснийг зүгээр л тоглоомор хэлсэн гэж тамгалсан ажээ. 6 дугаар хэсэг төгсөв.